Сайн байцгаана уу? Намайг Бадралын Балармаа гэдгээ. За би 1990-с онд энэ нийлүүлэгэнд анх орсон. 2000 онд ажил авч ирсэн. Ажил авахдаа би зааварчдыг очиж би нүдэрээ үзье гэж би бурхан мөргөөд тэгээд түүхнээр дамжуулаад бурхан Солонгос явах боломж олгоод би жинхэнэ аав Солонгост анх амьд байхад харж яг тэр үед нь би ажиллал авч ирсэн. Тэгэхэд манай спонс тэр ажлыг чинь бол Монголд ч ихсэн авч штэ. Заавал Солонгос явж яах юм гэсэн чи тэгвэл би чамтай ажиллал авахгүй гэдэг хэлсэн чи манай нөхөр маргааш 2 өдрийн дараа паспортоо бариад хүрдэрсэн. Тэгээд би Солонгос руу явж ажиллал авч ирсэн. Тэгээд аврагчийг хараад аврагчийн зүрстгэлийг аль болох ойлгохын төлөө бас өнөөдөр хүртэл хичээж явж байгаа гэх юм байна. Аврагчтай уулзна гэдэг бол айгүй том хувь шиг. Бид нар анх би итгэлийн амьдралаар жинхэнэ зах аврагчийн газар дэлхийд ирсэн байна гэж сонсоод би бурхантай зөрчилдөд бурхан мөрөгжсөн баггүй. За тэгвэл бурхан л гэж байгаа юм бол тэр аврагчийг харуул атах үзүүлэх би юу яа гэхэд тэгж мөрөгжсөн. Тэгээ мөрөгөхөд бол яг тэр шөнөө би анх жинхэнэ аавын хормоноос цав цагаан аав амар том цагаан хувцас өмссөн тэр хувцснаас нь би зүгдээд хормоноос зүгдээд нисээ явжсэн байхгүй. Тэр зүудс намайг айгүй өнөдөр хүртэл авч явж байгаа. Итгэлийн амьдралын хамгийн өсөх юм боломжтой бас нэг цаг мөчий болсон. Яг энэ үед л өгч юм л да. Яг тэгэхээр нэгт чамбуулсан хариуцлагатай нөгөө талаар ажиллал авсан жинхэнэ зэхийг үйл сонсож байгаа жинхэнэ ээж газар дэлхий дээр дэлхийн ертөнцийн авралын үйл ажиллагаа яаж хийж ийн гэдгийг би бас интернетээр харж байна л да. Тийм болохоор ямар тач гэсэн энэ бүр өндөр настай хүн тэгээд жинхэнэ аавыг төлөөлөл газар дэлхий дээр ганцаараа хийж байгаа энэ үйл ажиллагаа би чадахгүй гэж юу ийсэн тэгэл аюу шийдвэр тавиал явж байгаа. Тэгээд хамгийн голд нөгөө зорилго маань болохоор тэнгэрлэг зарчмын гол шугамаас өөрийн тэр сүнсэн биеийг бол хувирахгүй өөрчлөхгүй хүний итгэл гэдэг чинь бол тэр чигээр дардан замаар явахгүй штэ. Хувирна, өөрчлөгдөн, дунд нь бол янз янзын саад бэрхшээл гарч ирнэ. Гэхдээ яг дотоод зорилгоо бодоод хувиршгүй тийм намайг авч яваач гэж би байнга мөрөгдөг байхгүй. Тэгээд зүрстгэлээ байнга бурхантай холбож явах юм бол тэр жинхэнэ бол яг өндөр зорилготой шүү дээ. Гэхдээ миний тавьж байгаа зорилго жижигхэн ч гэсэн би тэр зорилгынхаа төлөө байнга мөргөөд их юм бол аянд мөргөлийн хариу бодтойгоор бууж ирж байна гэдгийг би бас ойлгоод мэдрээд байгаа. Тэгээд тэр сүнсэн талаасаа ч юм уу айгүйх тийм урам зориг аваад өөрийнхөө тэр тавьсан шийдвэрийнхаа үр дүн хүртэл хараад баяр баясгалан хүлээж авч байгаа. Тэгээд сая ч гэсэн энэ юуны 10-20 хүний төлөө би явж хаад жинхэнэ ээж асар олон зүйлийн төлөө энэ дэлхийн ертөнцийн бүх хүний төлөө миний овог аймгийн төлөө миний Монгол улсын төлөө асар олон хүмүүсийн төлөө жинхэнэ ээж ганцаараа явж биширж байгаа гэдэг талархаж байгаа. Тэгээд тэрхэд хөндлөх төгсгөл тавьж байгаа учраас ямар ч гэсэн үндэсний хөндлөлөд эксрэлтэй хичээе гэсэн тийм зүртгэл. Гэхдээ уучлаарай тэгээ ямар ч гэсэн тэгээд олон үнийг хаврахаа гэсэн зүртгэл надад байна. Тэгээ ямар ч гэсэн түүлийн итгэл, түүлийн гар, түүлийн дуулууртай сүнс тэгэхээр явах төлөө хичээнэ. Уйлчлах юм. Тэгээд ямар ч гэсэн бидний хувьд бол нэгэн төл энэ нэгдлийн хөдөлгөөний гишүүн бид нар ажиллагдсан гэр бүлийн гишүүн бид бурхан болон жинхэнэ эцэгтэй хамт амьдарч байгаа 90-100 дотоод хандлага зурсгал шийдвэр хувирахгүйд тулд үргэлж мөргөө бүх дэлхийн ажиллагдсан гэр бүлүүд хүртэл дээр
чомбог өрөөлж айгүйх тийм бурхны тийм хайр хууршиг бурхны гэж байгаа тийм ариун сүнсийг би айгүйх мэдэрч байгаа. Яагаад гэхээр би нэг зориг шийдвэр тавиад ингээ урагшаага явуулахлаар ямар нэгэн байдлаар ингээл хин нэгэн хүнээр дамжуулаад ариун сүнс ажиллаж байгааг би их ойлгож харж хүлээж авч байгаа. Тэгээд ариун сүнс гэж жинхэнэ одоо хэлж байгаа шүү дээ. Жинхэнэ ааваас ингээд өв залгамжлаад ингээд авч байгаа тэр ариун сүнсний үүрэг хариуцлагыг жинхэнэ биелүүлж байгаа. Тэр ариун сүнсээ яаж бидэнд мэдрүүлж байна гэдгийг би өөрийнхөө зорилгыг тавиад урагшаага алхаад тэр зорилгын төлөө алхам шийдвэр тавиад одоо зоригтойгоор ингээ бурханд мөргөөд явах юм бол ариун сүнс үнэхээр ич хитэ үзүүлж үнэхээр гайхалтайгаар ингээд үр дүн харуулнаа. Тэгэхээр хүн яг тийм одоо зорилгоо тавиад бурханд мөргөөд туйлын ингээд бурхны хайрыг хувьшхийг тэр үгдээц тэр асар олон үгдээцүүд хүртэл ингээд бууж бидэн ингээд туслах болноо. Тэгээд айгүйх тийм хүчтэй тийм айгүйх шийдвэр биднээс айгүйх хэрэгтэй. Гол нь гişүүд маань яадаг вэ гэхээр би ингээд гişүүд ингээд ажиллаж байгаа гişүүд ерөөсөө шийдвэр байхгүй. Сүнсэн би байнга хуурш өөрчлөж байгаа байхгүй. Тэгэхээр бид ерөөсөө шийдвэртэйгээр л бурханд мөрөг. Тэгэх юм бол аяанда бурхан тэр мөрөглөлийн чин дагуу бүх ич хидийг бол бидэнд бол өгч чаднаа. Тэгээд тэгэхээр гайхалтай. Тэгээ бүгдээрээ ингээд чомбог өрөл болоорой. Баярлалаа. Бүсийн лидер Эрвэн Данглигийн чиг өдөртөмжийн дагавыг ингээд сонсоод ямар ч байсан гэсэн аварчийн зурцыг одоо би өөрөө мэдж байгаа ч гэсэн олон хүмүүс танилцуулах хэрэгтэй байна гэж би ингээд мөргөж яваад үндэсний лидер ч гэсэн айгу зөв өдөртөмж чиглэл өгч өнөөдрийг хүртэл ийм сайн нөхцөлийг бүрдүүлж тэгээд үнэхээр ингээ гайхалтай суур тавьж тэр суурийн үндсэндээ ч гэсэн ингээд зорилго шийдвэрээ тавин урагшаа ингээд явж ингээд зоригтойгоор ингээд дотоод зорилгоо төв болгоод ингээд ажиллахад нь тусалж өгсөн бүх ингээд лидертэй баярлалаа. Эрвэнд юм багштай бас талархаж байна. За бидний төлөө мөргөж байгаа бүх ингээд лидерүүдэд өнөө талархъя.